Сайн байна уу? Хангатай сургуулийн Японы аялал жуулчлалын 4-р курсын оюутан манууд Янжин Толон 3-р курсын оюутан Цэнайшин байна. бидний хоёр суралцах хугацаанд мэргэжлэрээ Японы улсад 1 жилийн хугацаатай цалинтай дадлага хийж гүйцэтгэсэн. Хангатай сургууль нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2004 оноос хойш гадаад хамтын ажиллагааны хүрээд Япон, Солонгос, Тайван, Индонезийг хятад зэрэг олон улсын ихтэй сургуулиудад магистр докторийн хөтөлбөрт суралцуулах чиглэлээр хамтран ажиллаж 100 гаруй оюутнуудыг оюутан солилцох хөтөлбөрт амжилттай хамруулдаг байна. Мөн 2015 оноос эхлэн Японы хувийн ихтэй сургууль коллежүүдийн холбооны 407 ихтэй сургууль коллежүүдтэй хамтран ажиллаж Японы улсад багш оюутан солилцоо болон олон улсын далгажигч оюутан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Японы улс нь далайгаар хүрээлэгдсэн нарлын орон бөгөөд Япон буюу наран мөрөх хорон гэсэн утгатай. Бидний хувьд далайг ажлыг Японы улсын Кёто хотод байрлах Сүгичо жижиг буудалд хийж гүйцэтгэсэн. Кёто хот нь Японы эртний нийслэл бөгөөд эртний хийд гоёмсог цэцэрлэгүүдээр алдартай. Сүгичо жижиг буудлын хувьд 1966 оноос хойш 50 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сардаа 6 орчим хүн авах хүчин чадалтай. Гадаад дотоод жүжиг хүлээж авахаас гадна сургуулийн аяллыг зохион байгуулдаг. Бид энэхүү дадлага таамагцснаар Японы улсын байгууллагын дүрм журам, үйлчлэгээний соёл болон харилцааны соёл суралцаж, мөн Японы хүмүүсийн амьдралын хэв маяг, соёл, зан заншилтай танилцах боломж олгосон. Дадлага ажлын хажуугаар чөлөө цагаараа Японы улсын Кёто, Осака, Нара зэрэг хотуудын байгалийн үзэсгэлэнт газрууд болон алдартай сүм мэдүүдийг үзсэн нь энэхүү дадлагыг илүү сонирхолтой болгож өгсөн. Цаг хугацаанд дадлага ажил хийснээр Японы соёл суралцаж, Японы хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрсдөө мэдэрч, амьдрах хугацаанд бие даалгавралцаж, өдөр бүр Японы хүмүүстэй харилцаа ярилцаж, Японы хэлнийхээ мэдлэгийг сайжруулсан. Мөн явах зарлалын бөгөөд цалинтай дадлага гэдгээрээ даваа талтай юм аа. Японы хувьд хууль дүрмийн чанга орох учраас амьдрах хувцастай хууль дүрмийн чандлан баримтлах хэрэгтэй байдаг. Японы улсад дадлага ажлаа амжилттай хийж гүйцэтгснээр их сургуулаа төгсөөд мэргэжлийнхээ дагуу урилга аван ажиллаж амьдрах боломжтой гэдгээрээ онцлог юм аа. Тэтгэврийн нэрхүү боломжийг олгосон Японы хамтлагч байгууллагууд хангатай сургуулийн багш хамтлагуудаар талархаж хэлье. Та бүхэн хангатай сургууль суралцсанаар гадаадын ихтэй сургуулиудад бакалавр, магистр, докторийн тэтгэлэг хөтөлбөрүүд хамрагдахаас гадна Японы улсад цалинтай дадлага хийх боломжтой шүү. Бид дадлага ажлын амжилттай хийж гүйцэтгэх сертификат авсан авсандаа баяртай байна. Хангатай сургууль тавтай морил